Яа настаа батарсан. Өчигдөр нэг санамсаргүй явж байгаа машины цог хагалцсан байхгүй юу? Тэгсэн чинь намаа шүүхтэр дуудчихжээ. Тэгээ заавал гэрээсээ хүнтэй иргээд яах вэ? Өө инги. Байрныхаа ахнараас гуйж хагаад манай аав гэд худлаа хийлээ орчих гэхээр за бас болохгүй юм байна. Манай байрны ахнар одоо тал нь хүүдэн царайтай. Үлдсэн тал нь бүр хүүдэн царайтай. Өө инги. Энэ орсны жижигэр Домжаа ихчээс манай ээж гээд цуг очих гэхээр Домжаагаа 85 таа би 15 таа гэдэг чинь далтаатай намайг тэрүүсэн болох. Яах вэ? Яг нэг юм айсан сандарсан үед нэг тийм хипхоп тууны үг мөг зохиомор санагдаад идэх байхгүй. Жишээлбэл одоо ингэж яна ямар хэцүү байна. Үнэхээр би айна байна сайна ч юу бах тий. Яна за одоо энэ байдлаас гарах ганцхан арга байна. Тэр арга нь юу вэ гэвэл энэ байдлаас гарах ганц арга бодож олох юу яриад байна. Яна яах вэ? За гудамжаар явж байгаа хүнээс л гуй та манай аав ээж бодоод орчих гээл. Яна. Байна уу? За бүр балаа явж яана хөө. За наашаага яарсантаа удаад нөгөө нэг хамаг хаяг нөгөө уцсны дугаар муугаар бүгдийг нь олоод түрээд иржээ хөө. За тэг. За чи ямар ч гэсэн уцсны дугаар энэ ч хамаагүй. За тэгэхгүй бол би ерөөсө гудамд тонох нь шүү. За. Ерөөсө санаанд 5 дугаар хороод гэдгээс л өөр юм алах. За тэгээрэй. Сайн байна уу хаа? Сайн байна уу хаа? Хата айл хайж яваа юм уу? Тийм ээ хөө. Энэ 5 дугаар хороод гэж яг хаах нь байна хүүхэ. 5 дугаар бол энүүхийн дойрхон би мэдэн шүү дээ. За муу хүний заяа завгт гэж ашгүй нэг юм хажууд нэрээ зогсчихжээ хөө. Чи одоо над руу ингээд нэг хүн уцаар нэг хаяг шүрмэс өгнө. Чи тэгэхээр надад нэг сайхан заагаад өгөхгүй юу хүүхэ? Тэгээ ахаа би тань тэр айлыг чи олоод өгье заяа. Та харин хариуд нь надад нэг тус болчихдгоо. Тэгээ би ч чадах юм болоо да. Баггүй өчтөр би нэг машины цог хагалцсан юм аа. Тэгсэн чинь намайг шүүхтэр заавал гэрээсээ хүнтэй иргээд. Тэгээ би аав нь байна гэж тацууг орчихдгоо. Би юу? Тий. За ёстой барахгүй юм. Ахын тэр шүүх цагтаагийн өмнө очиод ерөөсөө хэд ам ээрч муураад худлаа ярьж чаддгүй маа. Юу яа? Зүгээр л ээж авдаа өнөө уучраа хидээр дагуулаад оч. Ээжигээ аваад очихгүй юу нэг ойлгош. Манай ээж имлэг твцсэн юм аа. Тэгвэл одоо яг аавдаа өнөө уучраа хий. Харин. За уучлаарай миний дөө. Ахын мэдсэнгүй асуучлаа хөө. Түү хаа? Одоо хэр ноцтой хэрэг юм бэ хөө? Айгүй зүгээр. Удахгүй тэнд очиод. Удахгүй аав нэрчлээ за баяртай тэгэл болоо. Тийм юм бах юм. За чи юу яа? За яг би чамд туслах гээд хичээ. За чи надад эргээгээд тэр нэг айл олоход туслаараа. Би бүр юу ч мэдэхгүй яваа шүү хөө. За. Хэллээ да. За. Өнөөдөр чи юутай вэ? Өнөөдөр нэг жижигхэн така хэрэг байгаа. За. Харин маргааш өглөө биш нөгөө хээгийн хурд. Хээч юу вэ? Ягаа нөгөө хадгаламжийн оршоо. Чимэг бити тэгж хэлтэй чи. Би ч одоо баян тэр хурд чи би шүүх юм биш үү? Тэгээд юм амч чидээ таригдлага хагалаад одоо хээ гэдэг чи надад хохны зодууд хохно гэж сонсогдож ш. Ёстой гэцүү хурал нэр овоороо юм өргөдөг хоржийлоо гэдэг ч тэгэхэд над руу алнаа гэж шийдэж. Яах юм бэ? Би үний юм л хэлж байгаа шүү дээ энэ чинь. Ямар хэцүү юм бэ? Алуу намайг дагаа юу? Өөр юу байгаа вэ? Өөр энэ төр асуудал бий юу байхгүй юу? Ер нь дараа хээгийн хурлыг мэдүүд юм сандал ширээгүй газар хийх хэрэгтэй байна. Хөх болгоны оронд хөөхөн шүү дээ бөмбөг шидэлцээд хоорондоо. Ойлгосноо? За тэгээд асуудлыг шийдэх юм. Цагтаа байна. За тэр танхай асуудлыг чи шийдэх юм дөө. Хүмүүс оруулаад. За. Гүй эмхтэй хөөе. Гэхдээ заавал ингэ шүүх цагтаа болох хэрэг байна уу? Энэ байлгаа бадэр заван танхаа юмнууд цаагуур чинь зөндөө явж байгаа. Тэдэнтэй одоо ингээд захаасаа тарих тодоо боогод ингээд таваараа байж байна. Ийм бадэр танхаа юмнуудтай одоо шүүх цагтаа болоогүй гэж энэ муу жоо. Одоо ямар сони бэ? Танаа төгч чи миний машины цогыг хагалсан. Би танаар төлөвлөлттэй л төлөвлөн за. За. Мэдгүй яах юм чи. Та нар яах гээд байна? Та нар хаана байгаагаа мэдчихэв үгүй юу? Эд чинь Монгол улсын шүүхийн тархим. Уучлаарай. Ямар аашаа? Та ийшээ зогс. Ийшээ зогс та. Тийм ээ, таныг хэлээд байна. Та нар хөгч юм уу? Мөн байна. Чи нөө хэрэгтэй мөн үү? Аргын сэнийг авчирсан. Аав нь. Чимээгүй зогсож байна.
Монгол улсын шүүх бүрэлдэхүүн ирлээ. Энийг бажар заваа юм яах гэдэг юм бэ хойоо? Энэ нэг чи Харин тодорхой баасуу энэ бажар юмнуудаа ийм заваа юмнуудыг энэ төр захиргааны байгууллага руу битгий оруулж бай. Хаашаа янзын заваан танхаа юмнууд одоо тэгээд энэгээр нэг юм хэлсэн. Би танд юу гэж хэллээ? Би нөгөө энэ танхаа юмнуудыг Та байрандаа өдөлгүй зогсчихгүй юу? байрандаа юу? Тэр байрандаа. Тийм ээ, тэр байрандаа. Монгол улсын шүүх бүрэлдэхүүн ирлээ. Ой, энийг толгоогоо боосон юм яах би шүүгч байна. Шүүгч байна би. Уучлаарай. Хагархаа толгойтой шүүгч байна гэж ястаа мэдсэнгүй шүү. Хүн юм чинь дээ энэ чинь. Яагаад гоо чи юм? Гүй би одоо Энэгээр хүмүүс хоочгүйгээд энтергээл өшгөж мөшгөлөөд энтергээл би ч гэсэн зүхтаад гин чи юу юм бас тэгээд. Хэлсэн ш. Дайдуу. Ойлгомжтой бүх хүмүүс зүгөөснө. Гэрчээ дуудаах, нөгөө гэрчийг дуудаах. Гэрч нэг надтай таарсан гэрч байлаа ш. Замын цагтаа биш байлаа ш тэр чи. Зүгээр өөрөө сайн дураараа зам зогцуулдаг хүн байлаа ш. Тэр яг оруу. Хөөхий сайн дураараа зогцуулдаг ш. Чиг хөөдийн тоорхоо орж ирж байна да. За, юу болсныг харсан гэсэн тийм ээ? Тэгсэн харсан. Хатцуудаа сайхан товч тодорхой ярих хэрэгтэй байна. За би замаа төгсүүлж байна. За, замаа товчуулсаа. Гэхдээ зүгээр яриагаар энэ нэг чи яагаад юм бэ? Үин. Хой, чи. За чи ярих юм яриа чи. Уучлаарай яасан бохгүй. Би энэ хүүхний машиныг тавьчихсан. Тэгсэн чи энэ хүүхэд цонхны ганц ердөөд юм болсон. Тэгээд наадгаа хэлдөө чи тэгээд зам мам зогцуулаад машин тэрэг болгоод энэ дээр би ч машин болдгийг За юм би юу? ормоор байна. За зүгээрээ. Яана нөгөө баасаа угаа ирлээ одоо яа. За. Зүгээрээ. Юу ээ? Танараа. Хөөе юу? Энэ надгүйгээр юу шүүх хурд бодоод байна тамнэ. Уучлаарай та юу хүн бэ? Оо! Их чи нахан дотны холбооны совчин башин гав тийм үү? Язтаа гадуур уцаар авчихгүй юу? Хөө! Өөрөө над батхан авдаа юу? Гөө юураа монголчуудаа бүгдээр тэмцээ. Яах? Гаргаач. Яах гэдэг юм бэ? Бүгдээр тэмцээ. Хой! Хүн яаж яваад байгаа юм бэ? Зогцуулаач. Зүгээр яваач. Юу болоод байгаа юм бэ гэж. Хой, туслах. Энэ ингээд толгойн бүтүүлдээд байдаг шүү дээ. Бас их явцсан уу? За хичээ та иргэчтэй баяраа. Гайд материал гаргаад. Чиний оюутан юм бол дадлаг хийж байгаа юм бол хэлсэн шиг хийгэрээ заа юу. Чи хайшаа юм бийж. Даваа сүрэн багшийн хэлснээр энэ юу вэ? Хичээл аваад ирлээ шүү дээ. Хачин бүтлгүй юм над дээр дадлаг хийх юм аа. За. Оюутууд уухтай билгүн. Оюутууд гэж юм бэ? Оюутууд гэж. Манай Ээж чинь аав чинь хав. Энэ та аав нь. Аав нь та? би юу? Тэ? Аав нь мөн үү? Харин Юу харин гэж аав нь мөн үү? аав нь болчих уу? Юу шүү юм бэ болчих уу гэж. Гэхдээ аав нь мөн юм уу та? Одоо энэ хүүхдийн үү? Тэ? Энэ хүүхдийн аав нь боловч болъё. Юу гэдэг юм бэ гэж. Гоо та аав нь мөн юм уу? Аав нь үү? Тэ? Одоо бараг л мөн шахуу штэ. Юу яриад байгаа юм бэ? Гэхдээ энэ ингэсэн байж тээ. Оюутууд гэж ээжээрээ угалсан байж тээ. Та хаж энэ яагаад ингэж ээжээрээ угалсан юм бэ? Ээжээр нь энэ ингэсэн юм шиг юм чаавас. Ээж нь энэ хүүгээ төрүүлээд тэгээд бөө баяр болоод тэгээд би өөрөөрөө авгалъё гэдэг. Ингэсэн юм шиг байгаа юм гэж та хажууд нь байгаагүй юм уу? Та байсан юм уу тэр үед? Тэр үед үү? Тэ? Тэр үед би ер нь байсан шүү дээ. Аав нэмий чинь та мэдээж тэр үед байсан байгаа үстэй. Байсан уу? Би ер нь бол одоо яг энэ хүүхдийг төрж яхад үстэй. Тий. Би бол тэгэхэд ер нь хорвоод мэдлсэн байсан шүү. Юу яриад байгаа юм бэ? Гэхдээ та тэр үед байсан юм уу? Хажууд нь байсан юм уу? Хажууд нь үү? Тий. Одоо нэг сумандаад байсан да ер нь бол тэр. Ойрхон байсан шүү. За ойлгомжтой. За асуудал тодорхой байна уу? За ингээд
Бэлгүүн нь оюун толгойтой бэлгүүн нь бусдын машины цонхыг хагалж танхаарсан учраас насан туршаагүй учраас 500 мянган төгрөгөөр толгодоо. Түүний аав гихт хэн билээ та? Тавгсраа. Тавга шүүхийн танхимд танхаарч шүүгчдээ зүү бус харьцсан учраас 30 хоног баривчлаа. Ой, андуур болчээ. Би ярья бүгдийг. Давтаадж болон шүүхөр таастыг мэдгдээ. Ёо. Ой, за. За ингээ бод асуудал шийдэх. Шүүгчээ. Танд маш их баярлсан шүү заяа. Энийг жоохон ганц цаалах юм байгаамаа. Хэрэггүй. Зүгээр би шодрох шүүх. Зүгээр дээ. Үгүй болохгүй. Тэгвэл тэр залууд өгч. Хэрэггүй. Чи төлбөрөө өөрөө од мэдв. Хэрэггүй. Тэгвэл ингэх юм уу? Гурлаа өнөөдөр нэг сайхан хоолнд орох юм. Үгүй хэрэггүй. Хоол унд хэрэггүй. Зүгээр болсон. Шударгаар шүүсэн бодоо. За баярлалаа. За зүгээр. Бодоо. За дараагийнхаа асуудлыг өнөөдөр яаралтай яриад. Ой. Юм ургаачлаа. Ой, юм ургаачих юм да. Юм унагаачлаа штэ ой. Надад сонсохгүй байгаа юм бах та. Чанга дууд юм уу? Юм унагаачлаа. Хэн нэр хачоо өх юм аа? Юм унагаачаа явцдаг. Одоо хуйлд бол одоо олсон гэсэн заалт байхгүй дээ. Айхгүй штэ. Авчлаа. За, сургалтын дэвтрээ маргааш аваад ирээ. Ойлгосноо. Дүнгээ тавиуд штэ аа? Төр ариун байх хэрэгтэй шүү дүүмэн. Намайг дагаа юу? Энэ явдлаас хойш 30 хоногийн дараа ээж нь чамд юу гэж хэлдэг вүлээ? Юу ч болсон ээжээсээ битгий нууж бай гэдэг. Гэтэл чи намайг 7 хоног эмгэг твтээд гараад ирж хаад ийм том хэрэг тарьчихад. Гэхдээ тэгээд юу ч болоогүй юм шиг ээжээ өнөөдөр нөгөө хүний хугацаанд дуусж байгаа хоёулаа дуусч авъя гэж хэлгээсээ миний хөө ичихгүй байна уу? ээжээ таны санааг зовоогүй. Чи тэгээд надад хэлэхгүй өөр хэд хэлэх юм болж байна. Чи миний төрсөн үр юм байгаа үстэй. Одоо би тэгээд тэр хүнтэй чинь юу гэж уулзах юм? Та сайн сууж юу гэх үү? Хэлэх ч надад удахгүй шүү дээ. Та гараад ирэхээр нь миний хүүгийн өмнөөс 30 хоног суусанд баярлаа гэдэг ч. Боломжтой бол дараа дахин сууж өгөөрэй. Ер нь тэгээд суугаа сурчихгүй лөө гэдэг. Чи чинь юу яриад байгаа хөөхт вэ? Миний хүү ингэж хамаагүй юм ярьж болдгүй юм шүү дээ. Хоёулаа ингэ хэрэгтэй юм шиг байна. Ямар нэгэн бэлэг сэлт бэлдээд тэр хүний сэтгэл санааг засах хэрэгтэй ойлгож байна. Нэрээ тэгээл та. За тэгээ ээж нэг жоохон бэлэг бэлдээд хий заяа. Миний хүү досаад аваад таа. Бити инээж ухтаараа заа юу. Ойлгосноо. Хурдлаараа ээж. Ээж нь одоохоо. Сайн байна уу хаа? Сайн байна. Манай аав яасан бол? За аав чи баримтлагаа дууссан заа юу. За. Одоо гараад ирнэ хүлээж. За. Сайн байна уу та? Та нарт оромжилж байна уу намайг? Үгүй сайхан амарсан уу та? Та бүхний буйнаар сайхан амардаа. Уучлаарай. Би нөгөө сандарсандаа буруу зүрх яриад байна л та. Би нөгөө хүүгээ ээж байна. Тэгээ танд баярлсан талархсан сэтгэлдээ илэрхийлэх санаатай нэг багтаа цэцэг аваад ирлээ л дээ. Баярын мэнд. Би ямар засгийн газрын ордноос шагнал даваад гарч ирж байгаа юм шүү дээ. Засан хүмүүжүүлэх газраас яд идлээд гарч ирж байгаа. Одоо ер нь хөдөө гэр орон руугаа яаж буцнаа? Мөнгө төгрөг хувцс хунар юу ч байхгүй. Юурээс ингэж юм билүү? Та манай гэрт нэг 3 хоног сайхан амарч хүүгээдээр танд нэг унаа хүн шолж үгүй. Тэгээд Монгол хүмүүс та хүн хэлээрээ мал хөдөөрэй гэдэг үстэй. Та намайг ойлгож байгаа үстэй. Тэгээд ямар нэг би танаа хүүгийн чинь өмнөөс яд идлээд гарсан шүүгээд даварч байгаа юм аа танаа. Тавгсүрэ. Тавга. Тавгаш чи.
Тавга. Чи чинь яаж явах нь вэ? Туулаа. Би танаагийн хайж гот руу орж ирээд. Чаавса би нөгөө танаа нутгийн амбад хаягаа тодорхой бичиж өгөөд явуулсан шүү дээ. Би яарсандаа удаа тэр хамаг хаягийн чинь оргиод үрээд ирсэн. Чаавса. Тэгээд нэг хүүхдээр заалгуулах гэд тэрэн тулах гэсэн чинь намайг барьж аваад ийцэн. Биш чаавса. Тавга минь чи нөгөө багын замгаараа хэвээрээ тагшивдээ. Хаа хамаагүй хүн туслаад дандаа өөрөө хохирч явдаг. Чи санаж нэг тавга зүгээр л нэг айлын хоёр өхөр мөрлөж байгаа чинь голоор нь цадах гэж гүйж ороод гуяа нэт зүлбэлчихсэн. Тавга тэгтээ чи энэ удаад туслах ёстой хүндээ тусласан байлээ. Чи миний хүүг өмөрч шүүхийн өмнө дуурсан гэдгийг чинь би дууссан. Бидний чинь танаа үгэл гэж мэдээгүй заяа. Миний зүгт байсан ядгаа юу ах гэж бодоод өмөрөд үг дуурсан чинь намайг барьж аваад ийцэн. Тавга энэ хүү чинь чиний хүү шүү дээ. Бас уу? Тийм ээ. Бити ойлаа тавга эр хүн гэдэг чинь ингэж хин хамаагүй хүнд нулимсаа үзүүлж болдгоо юм шүү дээ. Эр хүний нүднээс ховорхон гардаг юм шүү. Гарсан тэр нулимс нь үнний ганц гэрч байдгийн. Туулаа би хүү та хоёроо зөндөө хайсан. Тавга би чамд ямар их хайртай гэж. Би ч гэсэн та хоёроо зөндөө их сансан. Би та хоёроо хайртай.